За бүгдээрээ сайн уу? Та хэдэн дунд арай гар утас чихвч iPad-андаа гоё кейс авчих гээд хайж байгаа хүмүүс байгаа юм биш үсттэй. Хэв тийм бол энд харагдаж байгаа QR кодоор нэвтрэн өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнээс худалдан авалт хийгээрэй. Зөвхөн кейс гэлтгүй компьютерийн цүнх үүргэвчгээ танд хэрэгцээтэй олон төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа шүү. Нэр QR кодоос гадна видеоны description дээр линк нөгөө нэгээр орсон ч болно. Ингээд өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ алдарт архитектор Frank Lloyd Wright-ийн зохион бүтээсэн нэгэн сонирхолтой барилгыг танилцуулах болно. Эрдүгээр цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Яг үүндээ эмгэн өвгөн ч байгаагүй л дээ. Нэгэн эхнэр нөхөр хоёр байсан юмсан ч. Тэд ганц хүүтэй гинэ. Хүү нэг удаа Frank Lloyd Wright-ийн намтарчсан номыг олж уншин удалгүй түүнд шав оржээ. Эцэг их нь Kaufman-ы эхлэлгүүрийн эзэд болох Kaufman-ы гэр бүл байж. Тэд хүүгээрээ дамжуулж Wright-тай танилцсан бөгөөд хүргээний дэрэгдэх байшин мууд хуйр түүнд шинэ барилга барилгах саналаа хэлв. Ингээд тэр оныхоо 12 сард саналыг хүлээн авсан бөгөөд дараа оны 9 сар хүртэл зураг төслөө эхлүүлээч үү. Kaufman-ийн загвартай танилцахаар түүнийг гэртээ орох үед нь тэдний сэтгэлийг бодон зураг нэлээд агцтай байгаа гэд бурчхав. Хамгийн гайхалтай нь Wright 2 цагийн дотор төлөвлөгөөгөө зурж дуусгасан байвал яах вэ? Бас л мундаг хүн байлжтэй хөө. Захиалагчийн гэрийн эзэн Kaufman төлөвлөлтийг үзээд хүрхээн дээр зурагдсан байхыг ихэд гайхан хүрхээний доор бариулах гэж өчнөө үтсэн боловч архитектурыг дийлээгөө гинэ. Сонирхолтой барилга барих гэдэг багтаа дуугуул байхгүй. Гэхдээ захиалсан хүн үзэл бодлоо хэлэх хэрэгтэй л дээ. За ингээд үзэгчтэй та бүхэндээ архитектур болон архитектор гэсэн хоёр үгийн ялгааг хэлж олон дунд төгсөн адармаатай нэршлүүдийг залруулмаар байна. Архитектур гэдэг бол барилга байгууламжийн ерөнхий нэршлэл. Архитектор бол архитектурыг бүтээж буй мэрэгчлэн буюу нэг үгээр хүнийг хэлж байгаа. За төгсгөлийн УО үсэг хоёрын ялгаа юм да. Юуны өмнө ингээд архитектурын талаар товч тодорхой мэдээлэл өгөх зүйтэй болов. Тэрээр Америкийн архитектур дизайнер зохиолч сурган хүмүүжлэгч өгөөд 1867 оны 6 сарын 8-нд өдөртөрсөн. Ингэж явсаар 1959 оны 4 сарын 9-нд таалт өгсөн байна. Амьдралынхаа 70 жилийн хугацаанд 1000 гаруй барилга байгууламжийн төсөл загвар дизайныг гаргасан бөгөөд 20 дугаар зууны архитектурын салбарт гол нөлөө үзүүлсэн хүн юм. Wright-ын дизайнаа гаргахдаа хитрхи өрмөц онцгой гэхээс илүүтэй байгаль орчиндөө зохицсон хэв маяг буюу архитектурыг жинжин чугмаа болгодог байсан байна. Энэхүү зарчмаар баригдсан хамгийн алдартай барилгуудын нэг болох Falling Water гэдэг бол өнөөдрийн гол сэдэв байгаа. Falling Water 1935 онд Америкийн Питтсбург хотоос зүүн өмнө зүг 110 км-ийн зайд Пенсильваниагийн баруун өмнөд хэсэгт орших Баава голын хүрхрээн дээр байгдаж. Тухайн газрынхаа орчинд аль болох хохирол учруулахгүйг зорьсон тун өрмөц шийдлийг бий болгоход нөлөөлсөн байна. Өөр хин нэгэн байсан бол тэр хэсэг газрыг аимшигтайгаар сүртгэн байж байгууламж босгох байсан биз. Тэмдэж Falling Water нь 1991 онд Америкийн архитектурын бүх цаг үеийн шилдэг бүтээлээр 2019 онд дэлхийн өвд бүртгэгдсэн байд. Одоо ингээд тэр өдрөөс хойш яг 6 сарын дараа төслийн зураг бүрэн дуусаж 1936 оны 4 сард барилга баригдаж эхэлжээ. Голын урсцад саад учруулахгүй тулд барилгыг давхар үртэн цохиулсан хавтан бүхий консул террас хэлбэрийг барилгатаа шингээсэн. Харин тэрхүү барилгын гол амин сүнс болсон консул террасыг бэлж тогтоохдоо нэгэн аргыг ашиглаж. Үүнийг энгийн нэгэн жишгээр тайлбарлавал блокны дээр цаастай явахад салхи салхилах төдий шууд газарт унна. Цавдаа ч юм уу яаж игээд тогтоосон ч нэмэргүй. Харин хоёр блокийн дунд тавьжуулах юм бол хизээж унахгүйгээр бат бэх бэлэгтэн. Үүнтэй адил нэгэн хавтгай террасын дээр доороос нь багнууд төвших замаар энэхүү аргыг ашиглан тоо үедээ их шинэлэг байсан байна. Ингэхдээ Wright төмөр бетон бүтээцийг ашиглахаар шийдсэн байваа. Kaufman захиалагч Wright-ийг төмөр бетон бүтээцийн туршлага бага гэдгийг сонсоод түүнд итгэж өгөхгүй инженерүүдээрээ хянуулж өөрчлөлт хийлгүүлэхээр борлож. Kaufman гэж ер нь их ядраатай юм биш үү. Тэгжлэг хүсэж байгаа юм бол өөрөө хийгээчтэй гэдэг шиг тэгээд хэлчмээр санагдлаа. Тэгсэн нөгөө инженерүүд ч ялгаа байхгүй төмөр бетон бүтээц арматур хангалтгүй гэж үзэн Wright-аас асуулгүй нэлээд хэдийг нэмж ашиглажээ. Тэд эд ажлынхаа үеэр нэмэлт арматурынхаа жинг тооцоолгүй ажлаа цааш үргэлжлүүлсэн байна. Үүнээс үүдэн барилгад 7 градусын налан үүссэн гэж. Ийм өөрийнх нь төслийн зураг дур мэдэн өөрчлөлт хийсэнд Wright ихэд бухимдаж төслөөс татгалцгаар болжээ. Ингэхэд л байсан юм да анханасаа. Ноёнтойгоо шөргөөдөлцөн хүн яана гэдэг лээ дээ. Мэдээж юу ч болох шахсан Kaufman буруугаа хүлээж яаж нэг Wright-ыг аргалсан юм байгаа юм. Тэгээ Wright-ийн талаас мэршэр алдаа дутагдал байсан учраас барилгаа цааш үргэлжлүүлсэн байх. Ер нь буруу тооцоол үйл ойлгоцоос үүсэж энэхүү барилгад хэд хэдэн асуудлууд үүссэн юм билээ. Архитектор Wright нь өмнөд үрдсэн шиг элдв маягт дургу барилгаа айлуулах байгальтай ижилтүүлэхийг хичээдэг байсан учраас гадна экстерьерийг илүү нюанстай болгосон бөгөөд барилга нь байглаас ургаж ургамал мэт харагддаг. Харж байгаачлан байшин эргэн тойрноосоо ялгараад байх зүйл байгаад барилгын хааны тэр чигтэн чулуугаар хийсэн бөгөөд тэрхүү чулууг хангахын тулд талбайн баруун талд байх хуучин хаднаас авсан байна. Чулууг өргөхдөө 7-10 см ханаас илүү гаргаж хад чулууны тогтцыг дуурайлгасан байгальтай илүү уусгаж чадсан байна. Хэдий тийм боловч чулуунуудыг хоорондоо зайтай өрсөн тэдгээрийн хооронд үүссэн жижиг хонхорт ус цас хоримтлэгтэн хааны үе рүү нэвчин орж улмаар дотор хан болон таазан дэвдүрлэх гарахад хүргэсэн султалтай байна. Цонх ба шил цонх болон хаалганы хувьд Wright-ийн уг байгууламжинд зориулж тэг 1635 см-ийн зузаантай Питтсбургийн өнгөсөн хавтан шилийг ашиглаж мөн цонхны шийдэл болон ханд нэгэн уламжлалт аргыг эвдсэн өрөө болгоны болонд байдаг босоо хааныг үгүйсгэсэн явдал юм. Учир нь энэ элемент нь ямар ч үүрэггүй зүйл гэдгийг харуулж зоржээ. Тиймээс Falling Water нь булангуудын зөвхөн цонх нь уулзалтдаг байна. Мөн яг цонхоо нээх
буйд гадаад орчныг ямар нэгэн зүйлд хязгаарлагдахгүй байх боломжийг бүрдүүлж өгсөн юм байна. Дотоод бүтэц дизайн. Falling Water нийтдээ 3 давхартай бөгөөд 1 давхартаа зочны өрөө болон галтгоог, харин 2 давхартаа унтлахын болон ариун цэврийн өрөөнүүдтэй, 3 дугаар давхартаа амралтын өрөө зэрэгтэй. Түүнчлэн Frank Lloyd Wright нь оршин суух зориулалтын тавилга гэрэлтүүлэхийн хэрэгсэл тээрэм зэргийг цогцоор нь зарвчлахаас гадна үйлчлүүлэгчдэд зориулж тавилга хайж зохион байгуулдгаар алдартай. Тиймдээч архитектор уг байшин зориулж бараг 170 ширхэг модон эдлэлийг архитектуртай хослуулсан хэм маягаар зохион бүтээжээ. Ерөнхийдөө Wright нь барилгын экстерьер болон интерьерийг хооронд нь уялдуулахыг ихэд хичээсэн байна. Интерьерийн зарим нэг шийдлүүдийг тодруулбал эхний давхрын чулуун багны дагуу хоолны ширийг тавьсан нэг ханны цонхтой, нөгөө талыг цул хантай 2 өөр хэсэг болгон харагдуулж байна. Давхар бүрийн цонх нь байшин болон байгалийн өөр өнцгөөс харах боломжийг олгодог. Мөн өөр нэг нь террас руу гарах зам шууд горих руу ордог шатыг олж болно. Энэ байгалийн усан сан болж байгаамаа гэх мэтчлийн шинэлэг санаануудыг нэлээд тусгаж. Энэхүү 1938 онд байгууламжууд баригдаж дууссан байна. Алдаа оноо ихтэй байсан ч гэсэн гайхалтай шинэлэг санаа, арга техник, өрөмс байдал зэрэг тухайн барилгыг олонд таашаагдах зам төдөлж. Kaufman-ы гэр бүл 1963 хүртэл Falling Water-ыг эзэмшиж түүнээс хойш Питтсбург хотод төвтэй бүс нутгийн хэмжээнд газар нутаг байгалийн нөөцийг хамгаалдаг ашигын бус байгууллага болох Баруун Пенсильвани Conservancy-д даатгажээ. Хэдий Kaufman-ы гэр бүлийнхэн зориулагдсан боловч 1964-нд олон нийтийн музей болж нэгснээс хойш өдгөө 6.4 сая зочин Falling Water-ыг үзэж сонирхсан байна. Уг барилга маань музей болсон учраас ямар нэгэн зарын болон зарагдах чагсаалтанд ороогүй ч хүмүүсийн тооцоолсноор уг төслийн бүтээн байгуулалт нь 3.3 сая долларын өртөгтэй байсан байх гэнэ. Мөн байшин зочлох тасалбарын үнэ $15. Гадна талыг тойрон аялал нь $87 үнэтэй байдаг. Ингээд та бүхэндээ 20 дугаар зууны сод бүтээл Falling Water барилгын тухай товч мэдээлэл өгөх хүргээх хичээлээ. Дараагийн удаа илүү сонирхолтой бичлэг болно шүү. Хүлээж аваарай.